За сайн байна уу? Өнөөдрийн бичлэгээр юу хийх вэ гэхээр яг миний яг яаж анх сагстай танилцсан бэ гэдэг бичлэг баг. За миний ч гэж нэгт би 9 сараас хойш анх сакс тоглож ирсэн. Яг итэвхтэй бол сакс тоглож ирсэн. Тэгээд ер нь бол худлаа ярихад бол 2 дугаар ангиас сакс тоглож ирсэн. Яг итэвхтэй биш, зүгээр л нэг найзуудтайгаа шидэж ч юм уу, залаад ч юм уу тэгж тоглодог. Тэгээд яг итэвхтэй 9 сараас тоглох болсон шалтгаан нь нэгт сургуулийн аврагаар яг медаль авах гэсэн зорилготой байсан. Гэхдээ би анх сакс тоглож ирсэн. Манай анги 10хан хөвгүүдтэй тэгээд нэгт тоглодог хөх тахгүй алтан багна гэд манай найз байгаа. Тэгээд тэр найз бит хоёр нэг чармаага тэгээд угаасаа яаж жижигөө тэгээд яг 10 сараас цаашаа бол надад яг хамгийн их зэрэг өгсөн хүн бол энэ хүн байна. Тэгээд манай найз гэгээлэн болохоор яагаад их зэрэг өгсөн бэ гэхээр нэгдэж ингээд бид нарыг хожигдох болгонд зүгээр гэл тэгээд яг тийм яг сакс тоглох болгонд яг тэгдгийн ингээд зааж өгөөд яг коучиг явуулсан. Тэгээд тэр нь амар надад гоё санагдаад тэгээд би яг сакс тоглохыг ирмэлцлээ 9 сарын 10-наас гэсэл 9 сарын 21-ээс гасан баха. Тэгээд анх найзуудтайгаа танилцаал тэгээд жоохон эвгүй байсан. Тэгээд жоохон эвгүй байж байгаа л тэгээд маш гоё сэтгэл төрөл. Тэгээд яг ингээл волейболын тэмцээн болсон ч жоохон нэг саксаа мартаад байгаа юм шиг. Волейболын тэмцээний дугас би яг волейбол тоглодог байсан хгүй. Тэгээд зооноосоо нэгээр гараад нуглуулсан. Тэгээд нуглаан дээр манай хөвгүүд уйлаад тэгээд би бас уйлахгүй за зүгээрээ гээд тэгээд манай охтууд болохоор гусгдсан. Хоёр хажигдоо тэгээд зүгээр дараа жилийн саксны тэмцээнээр манай гэгээлэн найз маань алт авна. Бид нэр волейбол дээр алт авна гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол одоогийн байдлаар би лав нэг юм 3-3-ын мөрөөдөл асаа гэдэг засаг тамгийн газар лөө. За ямар ч тач энд нэрийг оруулчих заяа. Тэрний нэрмжит тийм нэг 3-3-ын тэмцээн болон тэгээд сая хаан улд үүргийнх нь одоо болж байгаа 6 сарын 25-нд болно. Тэгээд манай энэ нэж орно. Тэгээд энэ төвөө хагас хамгаалагч нь хурдны давтлагч нь болохоор лидер, би өөрөө хамгаалагч энд байгаа. За тэгээд миний хамгийн дуртай тоглогч гэх юм бол NBA Mongolia Basketball Kardashians-ийн Broncos багийн хасуу илгүүд багийн гавьяа тамирчин бэлгүүн байгаа. Тэгээд гадаадаас гэх юм бол Hornets билүү ямар тач тэр багийн LaMelo Ball гэдэг тоглогч байгаа. Би уг нь бол холбогч болохыг хүссэн. Гэхдээ хамгаалагч надад илүү зөгтөг юм шиг санагдаад тэгээ хамгаалагч болцсон. Тэгээд ер нь бол дараа жил бол яг хүмүүсийн сайн мэддэг учраас яг яаж тоглохоо олцсон байгаа. Дараачны юм дээр бас дээр л таарчаасан хэлээ ёо. Амир юу. За тэгээд БТ тармаарг байна, АТА тармаарг байна, ДТ тармаарг байна, ЙТ тармаарг байна, ЕТ тармаарг байна, ВТ тармаарг байна. За тэгээд миний сакстай анх танилцсан бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээд би яг одоо 20 маргааш бэлтгэлтэй хийхдээ яг бэлтгэлээ хийх. За тэгээд баяртай.